Costco амар хүнтэй штэ. Бүр намайг загинж байгаа Costco-гийн хамгийн амиг идж уугаа явж штэ энэ хүн бол зүгээр. Бараг яава. Цаг гарна гэж бодлаа. Бараг 2 цаг болсон байна Costco-д. Costco-гоор сонир сайхан юу байсан. Энэ айгуу гоё. Өөртөө нэг юм зам. Өөртөө нэг юм басны явцаалаа. Араар нь тавьж байгаа юм шиг мэдрэмжрөөд байгаа хгүй ингээд нэг юм юутэй гимтэй юм шиг мэдрэмж. Ягаад гэвэл ингээд за манайхаа өглөөний мэнд шинэ влогийн мэнд. Тэгээ хичээлд нь явуулчаад орж ирээд би нэг хайлт юм алхалт хийж байна. Анхныхаа хацтайгаа нэг майл буюу нэг 2000 гаруй алхалт өлөн байхдаа нэг 15 минутаас 20 минутын дотор алхачтیں۔ Тэгэнгүүтээ хэдүүлээ өнөөдөр тасгалтаа явчаад гэртээ ирээд гарч хэдүүлээ хамтдаа хүнсээ судлуулна. Ахнаа Блэкига бүжгэнд нь авч явна. Бэрэл грэнд хоёр маань өнөөдөр юмгүй. Энэ ихтэй айгүй амар юм аа. Ингээл сайхан. Зургт мөртөө үзэнгээ. Яа гişи. Тэгэл миний сүдэр юм байгаа энэ чинь. Байны өрөө рүү хамт орно. Хаан чивсэн хаана. Тэгээд байны өрөөнд ороо хаалгаа ачих хаалгаараа майж. Тийм ээ? Тэгдэг л үү чи? Яг нэг жоохон хүүхчиг. За миний үрээ. Манай өхлөксөөс асуусан чинь нэг иймэрхүү юм басан байт юм да. Миний үсийг яг яаж зассан юм бэ те? Уул нь гелээр стайл хийсний дараа их гоё харагдаад байсан. Зурт үзээ завгүй юм уу? Watching TV busy. За би энэ болонд нэг ингээд болонгоо өөрчлөлт хийсэн байхгүй юу? Тэгээд энд байсан том. Yeah. Okay, we're gonna eat some eggs, okay? Тэгээд энэ болонд байсан сандлаа солиод уг нь би нэг юм гой сандал авсан. Арьсан. Тэгсэн муурнууд яаж дургуурч чинь гэж. Яа зүүн байна. Энэ яас зүүн байна. Бацаанууд ч яхаа майжаагүй зүгээр дээр нь харайж мараад үсэрч юм уу яатсан. Шүн энэ хоёр одоо яг юу игээд идэв. Уучлал намайгаа. Чи тэгэн штэ хөлөнд гიშгүүлчихин. Зүгээр үү хөгшөө? You okay? Яг хүний хөлд гიშгдээ яваад идэх байхгүй юу? Жижигхэн юм. Аагаад байгаа мó? Ааж маягаад байгаа мó? За тэгээд штэ. Энэ гоё булангаа ингэж өөрчлөөд одоо өнөөдөр хэдүүлээ харин home goods ороод тэр ханны нэг юм сонин ингэсэн байгаа нэг юм одоо будг нь хулагдчихад байгаа байдал ямар учиртай вэ гэхээр энд нэг юм сонин жижигхэн юм ханы тавцан 50 байсан байхгүй юу одоо shelves. Тэгээд тэрний айгу мангар харагдаад бит хоёр авцсан. Тэгсэн чинь одоо тэнд нэг юм томоо мод тавьсан би нэг нуугаад байсан шүү дээ. Тэр модоо одоо ийш. Одоо нэг 100 сар энэ минийг авъя. Энэ минийгээ. Тэгээ энэ модыг энэ болон төр тавьсан. Энийг одоо хүнд өгөөл өгөөд скол чадвал зараад тэгээд нэг учир нь олон доо. Энэ минийгээ буулгаж аавна. Энэ маа намайг ингээл хаа явсан газар дагаа шүү. Дээшээ гарвал тэгэл хөх гэж байгаа юм шиг дээшээ шатаар хай зэрэгцэл гүдгэстэй чи хөлт гიშгүүл гээд. За. Тэгэнгүүтээ штэ хэдүүлээ энэ хананда нэг гоё юм жааз аваад томдоо ч юм уу. Яг ямар жааз авахаасаа мэдэхгүй байна. Гэр бүлийн нэг гоё зургаа гоё хараар угаалгаад ч юм уу жаазлаа тавьчвал гоё ч юм шиг тэнцэнэ. Манад нэг олон гэр бүлийн зураг хан дээр байхгүй юм чинь. Тэгж бодож ин тэгээд бас нэрэ ширдгээ солисон өмнөх влог дээр хэлээгүй те. 100 сарын үеэр би нэг юм шаргалтуу нэг ширдэгтэй байгаадсан штэ. Влогын дээр 100 сарын влогын дээр тэрийг би бол Walmart-аас асаахгүй тэр ширдэг гэсэн чинь бүр яг ингээд нөгөө малын үс шиг ингээд бүр тоос орогч дүүр. Тэгээд энэ одоо мөнгөнийх гоё таалагдаад манай юм үнтэй тайлан байлгатай гоё зохицоод байгаа санагдаад. За минийх юм аа идэ да. Тэгээ хоёлаа тасгалтаа гарнаа. Өнөөдөр тасгалтаа явнаа. Ээж нь тасгалтаа өдөр болго явах хичээж байгаа шүү дээ. Өчрөө хайртай байртай хайр зарлалсан сууж байгаа юм чи. Муур ингээд нүдэ зөөлөө анаад байвал хайртай шүүл гэсэн үг юм гэсэн шүү дээ. Муурны хэллэгээр. Тийм ээ? Хайртай даа гэдэг юм уу тэр. Тэр хаалаа идэлтэй тэр шингээ олч муудлаа. They want me on this. Yeah, they like it, huh? Yeah.
Миний өндгөөд чих. Blakey, eat your eggs. And then we're gonna go. Can you show me your ballet moves? Миний өгтөчтөр яасан балетны ангид явсан байт юм аа. Миний хүүг балетын багш нь гоё бүжиглд юм байна гэсэн. Үг нь сайн ордог хүүхэд байна. Гадаа гоё. Нар гарч штэ. Ямар сайхан юм бэ. Нар харвал тэгэл баярлалаа шүү дээ. Өвөл. Манай энэ нар нэг хэсэг нар харагдахгүйсэн. Сүүлийн өдөр хөрх. Нар гараад идэх болчих. Энэ хараа. Ингээл дээш өсрөөл гараад ирсэн. Яасан би дээшээ гараад ирсэн үү? Аа? Би гараад ирсэн үү дээшээ, тий? Араа жамцсангүй. Гэхдээ өнөөдөр тасгалдаа ингээ бор юм амсаад. Бор leggings юм амсаад. Гарнаа. Гадаа хастаа гоё нар гараад гоё болчихлоо. Ирж байгаа дараа урахаас. Өнөөдөр бүтэн биений өдөр байгаа. Бүтэн биений тасгалын өдөр. Гоё. Би хөлний өдрүүд, хөл өгзөгний өдөр нь дуртай. Бүтэн биений өдөр дуртай. Кариод хаяа дуртай хаяа дургу. Тэгээд гарандаас хаяа дуртай хаяа дургу. Гарны тасгал хийхээр гар томлох гээд. Угаасаа жоохон төрөлхийн жоохон том гартай. Нэг тийм гоё юм жижигхэн гартай охтууд байдаг штэ. Хүүхнүүд байдаг штэ. Ингээ анханасаа нэг тийм төрцөн. Тийм бишлэхээр гараад эндээ томруулж болохгүй. За яваа минийхөө. Стаа сайхан болчихоо тасгал хийгээ тийм ээ. За одоо ингээд тасгал хийсэн бол тэгээд өнөөдөр жингээ ирч өвчтэй явна гэж байгаа штэ. Миний өөр энэ ч өчтөр бидэд энтэх хоолоороо авч идсэн амжихгүй орой хоолож амжаагүй. Стаа нөлж ин да тийм ээ. Болсон уу миний өрөө? Болцсон уу? За яа. Сайхан чимчиглэл тасгал хийсэн хүн байна би. Тэгээд бүр улааж мулаагаад энэ усан өнөдөр угаадаг өдөр ахгүй юу чихээ усан дагтаа сайхан шүгшээ цэвэрлчтэй. Тэгээд өөрөө угаачингуудаа шууд хатааж матахгүйгээр шууд энэ юуныхаа адилхан энэ брэнд Сувахасогийнхаа энэ арсны юу серумыг хэрэглэжтэй жоохон. Тэрс нь одоо ингээд юу анаа. Жоохон шингээд ингэсэн байгаа штэ. Тэрэн дээрээс нь штэ. Юу яана. Зохныхон тосыг зүрхнэ. За зохныхон энэ Clinic-ийн Smart Clinic Repair гэдэг энэ үгний тосыг би зөөж юу агаад хэрэглэж үзэхэд чихэн юу гэж авцээ. Нөгөө нэг simple юу гэдэг. Надад энэ Clinic-ийн бүтээгдэхүүн их тохирдیں۔ Тэгээ нөгөө simple-ийг бас авсан байсан. Нөгөө арсны юу яадаг. Үрчлээг нь багсгадаг тос гэн. Энийг төрч. Тэгвэл арс нэг л санаа нэг тийм тослог бай. Нэг шингэн юугаар алдчихад тос хэрэгтэй нэхэд ах шиг байна. Би ийм хоёр төрлийн нарны тос төрхөж байгаа. Нэг нь болохоор энэ болохоор юу sun better гэдэг better skin-ийн энэ юу хахад уг нь гоё нүүр бодгаалгүй шаардлагагүй гоё ингээд өөрөө нөгөө нэг ухаантайгаар ингээд юу ачдаг tinted баггүй юу тэгэхээр аяга хэрэглээд амар. Энэ болохоор амар гоё арсан дээр гоё зөөлөн сууж өгдөг энэ Clinic-ийн нарны тос нь болохоор тэгээд гоё арс чигшүүлдэг hydrating. Тийм болохоор одоо би өнөөдөр крем төрхий гэж бодож байна. Тийм болохоор энийгээ төрчих. Хорон дээр л ингэж тавь төрөх хэрэгтэй гэсэн шин. Тэгэхээр би тэгэл төрчихдөө шин. Бүр арс марсаа хайж гээ зөвний ажид бол арс марсаа хайж гээгүй бас чирээд яваад байгаа хөрхи өөрөө. Өөрийнхөө хэмжээнд л хөрх юм нь. Нэг жигтгэн л болох жигтгэн тараагаа. Би нэг блэкээр мөргүүлж хамраа хугалсан штэ. Тэгээ дараа нь гарант бас априкад эргээд нөгөө хөл өсгийгөөрөө миний нүрийг зохиод хамрын маань бас жоохон сонирн болгоцсон. Тэгээд яг ингээ харахаар ингээ бас жоохон ингээ хөвтөж ингээ харахаар ингээ мөрий харагдаад байхгүй жоохон чөчөд. Тэгээд төд бодлого заяа тэрнээс хойш бас би влогн дэж оруулж амжаагүй юм байна. Би ингээл хүүхдээ хөхүүлсэн блэкийг хөхүүлсэн хөвтчихдэг байхгүй гэсэн чинь ингээл гинт нэг жижигхэн хуруу заяа. Юу бодсон юм энэ хамрын энэ нөхрөө хуруугаа хийл гэж бодсон юм руу. Нөгөө жижиг хуруу ингээ тэр чигээр ингээл дээш ороо явцсан заяа ингээ тэгээ ингээ хамраас цусгаа. Шууд ингээл дэш ороо явчихж байгаа юм чаа. Тэгэл бөөн цус гараад би чинь бөөн чааш цус гараад би чи ёо хамар гэ. Айгуу хэцүү асуудалтай. Өстэй асуудалтай. Нэгс хэцүү байсан шүү мөн хөрх юм хамар маань. За одоо кремээ төрхий. Нэг шишээдээ нарны тос авсан чинь амар юуны жоохон үнэртэй нөгөө косметикийн юуны үнэртэй парфюмтэй арсын маань нөгөө амзэглээд болдгоо.
Тэгэхээр маа чи хүзрөө яв. Чи зүгээр нүүрнээс жигдлээгээд хүзрүүгээ явуулчих юм чи. Тэгэл мохорх юм хүзүүгээ бас хайж гээчихгүй. Үзээд байна. Гэхдээ бас гой крем юугээд төрөхгүй. Энэ ингээд өөрөө бас кремтэй юм байлээ. Энэ оны тасна. Тэгэхээр ингээд сан хүзүүндээ зөв кремээр төрөх шаардлагагүй. Энийг ингээд төрчихтэй. Би ч яг хүзүүгээ аль би чигшүүл мэгшүүлдэг заяа. Гэхдээ үнтэй тасмасаас харамлчнаа хүзүүнээсээ. Тэгэл энийг маа энийг л төрхөө байж чи. Наач жаа байх болно. Хөрх нэг шавдар нэг айлын болон цоож идэг нэг хүүхдүүд идэв штэ хоолгортой л тэрэн шиг л миний мөг үзээ адилхан штэ. Гоём гортоо л надад наашаа надаа гэ. Би ч гэсэн чиний гоо сайхан чухал штэ гэ. Би маач байгаа ингээ сайхан утгаад хийцэн заяа одоо Ингээ сайхан гутгацсан. За одоо тэрийгээ сайхан шээж байгаа дээр нь халан уснасаа жоохон хийгээ сүү хийгээд дуучдаг байхгүй амар. Манай хөвгт тэнд зүгээр дасгал игээд сүйд юу болсон гэж санана энэ өөхөд би эндээ ингээ алхаж идэг байхгүй юу. Тэгээд ард ингээд ээлжээ хүлээгээд сууж исэн энэ ч 2-3 сарын өмнөх явдал ярьж ин л та. Тэгээд ингээ ард нэг хөөрхөн сууж исэн ал гэнт амар орилсон заяа. Юу болвоо гэж би чи яг ойлгочих байхгүй гар марнд нэг юм л юм. Яа саагаал харсан ч байхгүй нэ гараа. Ингээд хийцэн байгаа юм чинь энэ доор нь сонирхоод юу болох нь гэн. Тад энэ ийм амар бол гайц гараастай. Тэг хэдэн өдөр гарын нөгөө яг нөө арьс төлөвлөсөн юм шиг болчихд юм билээ. Арьс нь ингээд хуулчихж байгаа. Бараг 2 дахь юм ингээд гүнзгий өөхрөх орцсон байгаа юм чинь. Тэгэл ээж нь өстө нөгөө нэг тос түрхээл ороогоол яг төлөгдөлтийг яаж арчилдаг билээ. Тэгэхээр өглөө босоод ингэж бэлдэж мэлдэж өдөртөө бэлдэж мэлдэж идэж уурж өдрийн цай байгаа уусаар адил одоо ингээд 1 цаг болж байна. 12 өнгөрч байна. Өглөө дасгалтаа 9:30 гэж яваал. Тэгэл гэртээ ирээл хоёлаа ингэж явсаатал. Одоо тэгээ гарыг Costco оръё. Home Goods оръё. Би та нарт хэлсэн шүү дээ өглөө хандаа тэр жаац харна гэд. Өөр чи би юу Home Goods-ээс юу харна гэж бодож илаа. Бас нэг юм харна гэж бодож исэн юм аа. Юу илээ тэр нь? Юу илээ? Марчлаа. Одоо тэгээд бичиж тэмдэглэж авахгүй бол марчдаг байхгүй юу? Угандаа бас гэр бүлээрээ нэг хөөрхөн Валентины 100 сарын зураг авахулж ямжаагүй Валентины зураг авахулъя гээд энд зураг авдаг нэг хүүхэн байдیں۔ Тэр хүүхэнтэй холбогдсон байгаа. Тэгээд бас Валентины зураг авахул хөөрхөн бас тэ зүрх мөрөх болсон. Ягаа магаан ч юм улаан ч юм уу нэг хайрын бас нэг хөөрхөн хосолсон зураг хувцсан өмсөж байгаа зураг авахул тийм үү. Тэгвэл утгаар нэг Target орж магадгүй тэндээс бас хөөрхөн юм арайгаа гомтоолдтiin. Target очиж харъя. Миний хүчин Target явъя гуйгаал. You wanna go to Target? Миний хүүхдийн үсийг бүр ястай матч хийстэж ингээд чи яаж хүүхдээ байгаарэ гэн. Үсийг арай л жоохон сонин засчихжээ. Ээжээс нь толгоон дээр засцсан байх юм миний үгийн үсийг. Ээж нь өөрөө хөөрхөн засчтیں үг нь. За. Costco бүр амар хүнтэй штэ. What's going on? Машин таах газар алдахгүй ингээд ддэг байхгүй юу манай энэ тийм Costco. Амар олон машин хүмүүс. Монголд байгаа юм шиг л болт шүү дээ. Манай хөвгт ухаангүй шүү дээ Costco-гийн. Бүр намайг загинж байгаа Costco-гийн хамгийн ямиг идж уугаа явж штэ энэ хүн бол зүгээр. Эдрэгт хүлээж байгаа авчлаа гэж загнадах юм байхгүй болцсон мэн гэж авч. Ямар гоё нэ. За Black таар харъя да. Бүр тэргэн дүүрээ цүүд боллоо. Юмнууд нь багтахгүй тийм ээ. Энэ хараа 10 доллар гинэ. Тэгээ манайх таавыг тийм ээ. За тэгээд цаг гарны дараа ээж хоёр баг яава. Цаг гарна гэж бодлоо. Баг 2 цаг болсон байна Costco-д. Одоо нөгөө агаа айланаар нь хичээлээсээ ирсэн. Гэртээ жаргацгааж байгаа. Ээж ахгүй зургатаа үзнэ гэх. Уул би эрэнгүүд нь нэг жоохон нэг 20 минут амраачаа тэгээд хичээлийн хэлээд байхгүй. Тэгээд одоо л ээж байхгүй манай хоёр бол сайн хичээлээ. Брэд маань одоо яг 30 минутын дараа хичээлээс ирнэ. Цагийн дараа ирдیں۔ Нөгөө хоёроосоо. Та нар энийг юу гэж бодож байна? Энэ амар гоё зураг байна уу? Энийг хэн зурсан гэж? Хэн бодсон гэж? Манай охин. Амар гой ботсон байгаа зү. Тэгээ би өөрөө ингээл зураа ботсон. Тэгэл би чимэглээ олол тавьчих. Costco-гоор сонир сайхан юу байсан. Энэ айгу гоё. Энэгээр
гоё маха болгож байгаа холиод идчихээр гоё амттай дөрөв авсан тийм. За энэ ногоог би ч наавч байнга муутгадаг байхгүй юу? Байсагаал муутгах чинь энэ удаа бүр муутгахгүй яг идэнэ гэ өөртөө амлалт өгсөн байгаа. Чи яг идэнэ үз гэд. Иднэ гэд өөртөө смуди хийж унаа гэж амласан байгаа өөртөө. За энэ болохоор матча авсан. Энэ манай хүүхдүүд энэ дуртай ramen snack. Гэхдээ энийг зүгээр амлагч нь ихгүйгээр яг ингээд энийг буцсуус нэгээд идэхээр яг гоё мэдж байгаа юм шиг болчтой юм билээ. Тэгэхээр за. Эл банан. Энэ болохоор юу гэдэг чавга те. Манай Блэкийн дуртай юм зүгээр snack юм юу. Дараа нь хоол дандаа хоол ихгүй оройн хоолыг хийгээл өглөө нэг халихтайхан гайгүй цай уулгаад өдөр нь нэг жоохон эмхэ мэдүүлээд хуурчдаг байхгүй юу. За одоо orange манайх ундаг амир хийддэг. За тэгээд энэ насгаараа гоё дажгүй амттай тараг байлаа. Энэ юуны тараг. Уур 20 г уурахтай сахаргүй, нэмсэн сахар байхгүй. Энэ нас дажгүй юу атсан? Болгоод юу атсан, юу харагдаад байсан? Бон. Адам энэ зүгээр сайхан жинжертэй юу асан юм байна л та. Жимс. Ginger lemonтэй cold press. Энэ л хараа ногоон cold press. Хаяада ногоо идэг үедээ уучвал амар идэг. Нэг нь би найздаа нэг нь өөртөө авсан. Маа найзаа намайг явж исэн чинь надад нэгийг авчаач би чамраа мөнгө нь явуулъя. За тийм сүүгээ авсан байгаа. За тэгээд энийг аваад өндөг бас юм юутай өндгөө шарсан маа нөхрийн идэг өндөг дээр цагаан зүгээр ээ. Энэ нь яг шараад идэхээр гоё. Тэгэл blueberries нэрсээ аваад энэ нэг бэлэки энийг амсч үтчихэд энийг заавал авна. Пүши өндөг хагалцсалаар хөө дээ. Энийг бүр заавал авъя гэдээ орилоо цалдаггүй. Тэгэхээр за. Тэгээд энэ яг нөгөө нэг чимэглэн мэлээ хийх гээд авсан сав. Зя тэгээд энүүгээр штэ. Энэ юг хөрхөн юу атсан байна? Хүнжил юм байна. Энийг блэк авъя гэж гуугаад болтгоо. Тэгэхээр наваад тэгээд манай блэкийн хуцууд нь багтцсан. Тэгэхээр энэ хөрхөн Spider-Man-тэй юм юу авчихсан заяа. Хаслал энэ айгу ингээд хөрхөн ингээд 3 ширхгээрээ $15. Тэгээд дүүгийнхээ хүүхдүүдээс илүүчлээд авчиж байгаа юм аа. Зааж агаар миний хөө. Нөхөртөө нэг юм зам. Авлаа. Өөртөө нэг юм басны явцаалаа. Энэ ихтэй надад medium л болох байсан юм шиг байна. Надад нэг ийм л зохиод өгдөө. Тэгээ усны явцгүй. Одоо энэ тэгээ нөгөө нэг чинсэн саамнаар аваад явахаар өмсөх юм болчих юм хөө хостгоод гайгүй хэмжин байж $10 гээд. За энэ болохоор манай хүүхдийн бас нэг хаслал. Юутай хаслал. Mickey Mouse-тэй. Энэ мэндэ нэг өөрхийн юм юмтай өөрхийн юм бэлээ. Нөгөөх нь нас гурван Spider-Man. Тэгээ энэ ингээд гуруулаа имиж хөрхөн $15 гэсэн. Энэ минь хөрхөн байгаа юм те. За энэ нас ингээд хөрхөн бас цам өнөд 2 Blake. Манай хүүхд чинь нөгөө нэг гадаа их тоглолдог нөгөө ангита. Энэ чинь багш нар гадаа гаргадаг. Тэнгүү дулаахан энэ гоё юм. Дулаахан юм. Хэрэгтэй байгаа захгүй. Хастад хөрхөн ингээд өмнө нь $8, цамц нь $9 гэж байж байна. За одоо юу андаа? Блэк манд тийш ядраа тас усрээс би тэнд хөх умтаж байна манай хүүхд. Жохон дуг хийж. Манай хүүхдүүд яг хэлээгүй юу? Бөөн баяр хүүхэлтэйгээ үзээ сууж байгаа гэсэн. Бөөн баярлах хүүхэл. За тэгээс нэг босон болоог юм YouTube дээр үзээд орилуулад авахгүй хөрхөн кино үзээд авах юм да бас. Би нэрээ яасан гэж нөгөө охин битгаар тэмцээнд явсан шүү дээ бүжгийн тэмцээнд. Тэгээ би та нарт амар акулууд байгаад яана гэж хэлсэн дээ. Тэгээд нэг акулууд нь манай энд байдаг Eugene Ballet одоо балетын сургууль байгаа байхгүй юу? Яагаад өмнө тэр сургуулийн энийг амар тоохгүй байсан юм зүгээр. Би нөгөө нэг охиноо юм дөнгөж одоо бид нар дөнгөж нүүж ирэхэд би тэр сургуулийн мэдчихсэн мөртлөө за сонгодог урлагийн сургууль юм чинь жоо удиртай юм байгаа гэж бодоод заахгүй. Тэсн чи түрүүн тэмцээн дээр тэр хүүхдүүдийн бүжиглж байгаа бүжиг мүжиг ингээд юунуудыг харсан жаа бүр тасархаа амар тийм юу техник сайтай юу сайтай мөртлөө
бүжиг гаргаж байгаа тэгэлж байгаа бүжигнүүд амар юм entertainment сайтай, үзүүлэлт сайтай, хүүхдүүд нь ч гэсэн яасан гоё жигэд гоё юм хийдیں۔ Тэгээ гүйцэтгэл сайтай. За тэгээ тэр өмсөж байгаа хувц мөц юм бүх юм л ерөөсөө өөлхийн аргагүй. Тэгээ би охин маань юугаараа дутдیں۔ Ингээд охиноо дагуулгаад газарлаа аваад аччихдаг байхгүй юу. Тэгээ би жоохон яа нөгөө нэг студиг нэг араар нь тавьж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Ингээд нэг юм юутэй гэмтэй юм шиг мэдрэмж. Ягаад гэвэл ингээд тэр өөр студиод ингээ явж байгаа штэ. Тэгээ өрсөлдөгч студио руу охиноо нууцаар аваачаад заяа. Очиад асуугаад ингээд одоо ингээд танаа ингээд тэ сургууль ингээд оруулахад одоо ямар шаардлага яадаг вэ гэсэн чинь хамгийн эхлээд тэр балетын хамгийн эхний шатны багш нараа очиж охиноо бүжиглүүлээд үзүүлээ. Тэгэх юм бол тэгээд тэр багш ч өөрөө за ямар шатанд явж байгаа одоо тэ эхний шатынх юм уу 2 дугаар шат юм уу гэдгээ хэлээд өгчт юм аа. Манайхан ер нь 6 шатаар явагддаг гэдэг. Тэгээд хоёр шатнаас дээшээ байх юм бол ер нь тэмцээн уралдаанд хамт ингээ ороо явдаг гэх тэгж чинь тэнгууд нь охиноо аваачаад тэр нөгөө нэг бүжгийн хамгийн нөгөө beginning одоо тэ балетын хамгийн суурийн одоо тавьдаг багш нар аваачаад ангид нь оруулсан чинь багш нь гарч ирээд танаа охин чинь айгүй мундаг охин байна тэ ерөөсөө beginning-ийн эхлэлийнх биш байна эхлэлийн одоо анхан шатных биш байна миний бодлоор ер нь 3 юм шиг байна. Гэхдээ 2 юм уу 3. Гэхдээ би 3 гэж бодож байна. Би өөрөө 1-р шат бөгөөд 2-р шатын хичээлийн заадаг багш нь. Тийм болохоор би нөө 2-р шатын заадаг багш учраас би мэдээд байна. Тэ охин ч 3-р шатны одоо хэмжээнд байна. Тэгэхээр одоо 3-р шатны багш дээр аваачаад бүжиглүүлээд ангид нь оруулаад үзээ. Тэгээд хэрэг тэр багш тийм байна гэж хүлээн зөвшөөрөх юм бол охин чинь ингээ 3-р шатанд орно гэдэг байхгүй. Тэгээд за гэдэг охиноо 3-р шатын багш дээр наачаад ангид нь оруулаад өгсөн чинь тийм байна. Охин чи яг ингээд болж ин 3-р шатных байна. Тэгээ миний охин чи яасан байх нь нөгөө нэг одоо явж байгаа студионд хамтдаа ингээд юу яа тэмцээн уралдаан одоо дуустал ингээ энэ жил ингээ ороод явна 6 сард тэмцээн уралдаан дуусаад тоглолт моглолт дуусаад гэхдээ би цаг алдахгүйгээр ямар ч байсан тэнд явдаг одоо шаардлагагүй ангиудыг асуулаад одоо энэ балетын сургуулийн шаардлагатай 5 ангид явах хэрэгтэй юм байна. Тэр 5 хичээл нь бүртгүүлээд тэгээ одоо юу руу оролцсон байна. Тэгээ өнөөдөр одоо ингээ манай хүн 5 дахь өдрөдөө явах гэж байна. Ер нь 1 дахь 2 дахь 3 дахь 5 дахьд явж байгаа байхгүй. Тэгээд одоо Black Boss hip hop бүжиг сурах юм өнөөдөр. Тэгээ одоо хүүгээ аваад бас явъя да. Сэрэхгүй бол одоо цаг нь боллоо. Тэгээ тийм сонирхтой. Тэгээ одоо яах вэ нөхөний охиныхаа мөрөөдлийг ингээ би өөрөө бас нөгөө яатсан хэдэн жил амьдраад нөгөө яатсан хүн гэдэг үлээ аимс илээзэн хүн юм болохоор бас нэг хүсэл мөрөөдөл төмөөлөл хүсэл ямар шатмат юу байх хэвээр ингээ жоохон ойлгодог болсон болохоор би бодоод байгаа байхгүй юу. За миний охин энэ студионд явах юм бол угаасаа ирээдүйд гоё бүжгийн багш болно. Бүжиг мүжигтэй холбоотой мөрөөдөлтэй хүүхдийг ингэж их мөнгө цаг үрээл ингээл тэгсэн мөртлөө нэг хүүхдийг хөгжүүлдэг нэг газрууд байдаг шүү дээ. Зүгээр хобби гэдэг юм шиг ингээ яваад байдаг. Тийм газар байснаас үнэхээр өөрөө хүсээд бүжгээд дурлаж ингэж өсөж хөгжих туртай хүүхдийг гоё түлхдэг гоё багш нар л гойч байхаа. Бүх багш нар л гоё, муухай багш гэж байхгүй. Hi Grant. Гэхдээ гол нь тэр нөгөө балетын сургууль гэдэг утгаараа мэдээж хүүхдийг нэг загнаад байхгүй ч гэсэн айгүй тийм түлхэж өгдөг. За ингээрэ чи чадна, чи юм хийх хэвээр дараагийн шиг тэгээ гол нь ингээд 3 дугаар шатнаасаа цаашаа 4 дугаар шат руу орно гэсэн зорилготой 4 дугаар шатнаасаа цаашаа 5 дугаар шат 5-аас 6 дугаар шат гэдэг ингээд мэргэжлийн нэг одоо тий юунд бүжгийн сургуульд явах хэмжээний тим болгож өгд юм байна. Тэгээ балет гэдэг урлагч өөрөө их гоё эмхтэй айгүй гоё зүйл шүү дээ тий. Тийм болохоор би бас охиныхаа өмнөөс айгүй баярлж байна. Охин маань ч гэсэн айгүй баярлж байна. Өөрөөрөө бахархаж байна. Тэгээ багш нь ингэж шууд ингэ шинээр ирж байгаа хүүхдээ ингэж балет мэлэтэр удаан хичээлээгүй зөвөр бүжгэлж явж байгаад ингэ дөнгөж ирээ шууд 3 дугаар шат руу ордог хүүхдэд ховор байд юм аа. Танаа хүн ч угаасаа төрөлхийн юм нэг бүжигчүүгэнд байх хэвээр юм суурь нь айгүй сайн байна тий. Нуруу муруу болж явж байгаа байдал тэр хөдөлж байгаа хөдөлт нь айгүй гоё юм. Нэг хүүхдүүд ч нэг айгүй юм байд ингэнэ. Тэгвэл манай охин ч ингэ амар өөрийгөө ингэ удирдах юу сайтай байна. Дээрээс нь одоо бол техник юугаа сайн сураад авчих юм бол ингээд айгүй гоё юу потенциал байна гэж тэгж багш нь хэлсэн. Тэгээд бөөм баяр манай өвт.